Сонсож байна. Асуулт бишээ би үг авах гэсэн дарга. За үгүй хэлээрэй. За. Манайх тэнхнээс нь. За энэ ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотой бас нэлийн олон асуудлууд бас яригдчих шиг байна. Ялангуяа миний сонгогдсон энэ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороон дээр одоо бас гарсан асуудалтай холбоотой гишүүд нэлийн юмуд ярьж байна. За энэ дээр би бас нэг тайлбар хийлье гэж бодсон юм аа. Яг тэгэхээр дүүргийн одоо засаг дарга анхан шаттай бас нэлийн хамтарч холбогдож энэ коронавирусын үед нэлийн одоо асуудлууд яригдж байгаа учраас ярих гэж бодож байна. Жишээ нь сая Баянзүрх дүүргийн 26 дугаар хороон дээр гарсан гинтийн одоо ийм хязгаарлалт гэж юм яриад байна. Энэ бол нэгдүгээр гинтийн хязгаарлалт биш ээ. Урд оройн 18 цаг гэхэд одоо дүүргийн тухайн 26 дугаар хороон дээр бүх хороо бүх байрнуудын үүдэн дээр одоо зөвлөмж бичгүүд наасан байгаа. Баримт нь одоо бас энэ дээр байгаа юм. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ хорооныхон бүх одоо группүүд дээр маргаашнаас эхэлж ийм одоо хороо тавигдана гэдгийг бол зарласан ийм юмнууд бүгд байж байгааг нэгдүгээрт хэлмээр байна. За хоёрдугаар гол асуудал бол энэ эрүүл мэндийн сайдаас ирсэн энэ одоо саналын дагуу нийслэлийн онцгой комиссийн дарга Чингис дарга за эрүүл мэндийн яамнаас одоо Амсэлмаг дүүргийн засаг дарга нарын одоо нийслэлээр энэ онцгой комиссээр уулзалтууд болсон. Тэрний дагуу за улсын онцгой комиссийн дарга Шадар сайдын 20 дугаар тушаал гарсан байгаа. Энэ 20 дугаар тушаалын дагуу энэ дүүрэг дээр энэ хорооны асуудлыг бол тавьж явсаа. За мэдээж дүүргийн эрүүл мэндийн төвөөс энэ 20 дугаар тушаалтай холбоотой журам гарсан байгаа юм. Энэ журам дээр болохоор голомтын өргөдгсөн тандалт судалгаа хийхэд 24 цагаас дээш хугацаа шаардлагатгаар бол тухайн нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын албан бичгээр ирүүлсэн саналын дагуу аймагны сум дүүргийн засаг дарга нар тухайн объектыг хамгаалтанд авах цуцлах шийдвэрийг нэн даруй гаргана гэсний дагуу гаргасан юм байлээ. Тэгээд одоо иргэдийн бас нэг үйл ойлголтсон бас дотроо бас нэг жоохон улс төрчсөн ийм асуудлуудаас болоод энэ 26 дугаар хороон дээр ийм асуудал үүсээд байгаа юм байлээ. Түүнээс биш нь Баянзүрх дүүргийн засаг даргын одоо тамгын газар дүүргийн онцгой комисс бол одоо маш шуурхай арга хэмжээ авч байгаа. Өчигдрийн байдлаар гэхэд авах ёстой 16500 иргэнээс 60% буюу 8500 гаруй иргэнээс одоо шинжилгээ авсан байгаа. Өнөөдрийн байдлаар бараг одоо 100% дуусах. Тэгээд хэрвээ шинжилгээний хариу өнөөдөр гарах юм бол маргаашнаас бас одоо туслах арга хэмжээ авахар энэ дүүргийн онцгой комисс ажиллаж байгааг бас энэ олон нийтэд бас мэдээлэх зүйтэй гэсэн ийм санал хэлье. За баярлалаа.